Janet McCurdy бол iCarly цувралын Sam-ийн дүрээрээ дэлхийн сая хүүхдүүдийн таньдаг болсон хүн байгаа. Гэвч iCarly цуврал дуусаж түүний үргэлжлэл болох Sam and Cat цуврал хийгдсэн ч амжилтгүй болсон байдаг. Тус цувралд хамт тоглосон Ariana Grande аль хэдийн дэлхийн од болох замдаа нэгэнд орсон байхад Janet-ийн хувьд эсэргээрээ архинд орж хоолны дуршилгүй болох эмгэг тусаж олон нийтийн өмнө замбраагүй авирлах болсон байдаг. Өөрөөр хэлэх юм бол тэрээр олонний анхааралд хил аманд байнга өртөж буруу замаар орж байгаа мэт харагдах болсон. Гэхдээ нөгөө талаас нь хараад үзвэл түүнд өөр сонголт бол байгаагүй. Яагаад тэгэхээр Janet хизээж алдартай болохыг хүсээгүй, жүжигчин болохыг ч хүсээгүй. Мөн телевизийн од болохыг ч хүсээгүй бөгөөд ер нь л камерын өмнө гарахыг хизээж хүсэж байгаагүй юм билээ. Энэ тухайга тэр хожим нь бичсэн I'm glad my mom died буюу ээжийнхаа үхсэнд баяртай байна гэх дурсамж номондоо маш илэн далангуу дэлгэрэнгүй бичсэн байдаг. За энэхүү номын нэрийг сонсоод олон хүн зочирдож бүр дургуутсаж байсан. Хэн нэгэн өөрийнхөө ээжийг нас барсанд ингэтлээ баяртай байгаад бүр ном биччихсэн байна гэхээр ихэнх хүмүүсийн хувьд бол одоо бухимдах нь бол мэдээж. Гэхдээ энэхүү номыг буюу Janet-ийн түүхийг уншаад юу туусныг нь мэдсэний дараагаар бараг ихэнх хүн түүний ээжийг нь нас барсанд нь бүгдээрээ хамтдаа баярлах болсон. Ингээ өнөөдрийн дугаараараа би өөрийнхөө хүүхэд байхаас үзэж хамтдаа өсөж ирсэн iCarly цувралын гол дүрүүдийн нэг хөгжилтэй хөнгөн заримдаа мангар жимшиг дүр болох Sam-ийн дүрийг чадварлагаар бүтээсэн Janet McCurdy-гийн түүхийг ярих гэж байна. За тэгээ илүү дэлгэрүүлж ярихаас өмнө та бүхэндээ энэхүү дугаарыг хүрэхэд дэмжин ажиллаж байгаа спонсороо танилцуулъя. За Orange Entertainment-ийн 10 жилийн ойд зориулан бүтээсэн харанхуйгаас сонсогдох ойр дуу цуврал 7 хоног бүрийн пүрэв гарагт Voo стриминг үйлчилгээгээр гарч байгаа гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна. За эхний ангиасаа сэтгцэн имлэг хадаан гих охины дүргээд үзэгчдийг шууд хөтлөөд явцдаг маш хүчтэй өрнөлттэй. За тэгээ маш сонирхолтой эвгүй зураг авалтуудтай кино шиг санагдсан. За тэгээ үүнээс гадна гол дүрийн жүжигчин мөнх наранд яг тусгаалan зориулан бичигдсэн кино гэдгээрээ онцлогтой юм байлээ. Та бүхэн маань харанхуйгаас сонсогдох ойр дуу цувралаа 7 хоног бүрийн пүрэв гарагт Voo стриминг үйлчилгээнээс хүлээн авч үзээрэй. Одоо бүгдээр эргээд ярианд орцгоё. Janet-ийн ном худалдаалагдаж эхэлсний дараа түүнийг маш хүнд нөхцөл байдлаас гарч ирсэн гэдгийг олон хүн мэдэж цочирдож эхэлсэн. Тэрээр 3 ахыхаа хамт ээж Debra, аав Mark, за тэгээ ээжийн талын өвөө эмээтэйгээ нэг гэрт хамтдаа амьдардаг байсан. За тэдний гэр бүл бол ихэнхдээ одоо төлөх ёстой төлбөр тооцоо, зээл гэх мэт зүйлсээ хугацаанд нь төлж чаддаггүй. Ер нь санхүүгийн асуудалтай нэг хормоогоороо нөгөөгөө нөхсөн ийм айл байсан. Тэр айлд ээж Дебрагаас нь бусад бүх насанд хүрсэн хүн бол ажил хийдэг байсан. За өвөө нь бол Disneyland тасалбар шалгагчаар ажилладаг байсан бол эмээ нь асрамжийн газрын хүлээн авагчаар ажилладаг байсан. Харин аав нь Холливуудад туслах ажилтан буюу видеонуудад картонын цаасаар хайчилбар хийдэг байсан. Мөн Home Depot-ийн галтгооны тасагт ажилладаг байсан юм байна. Харин дээр дурдсанчлаа ээж нь ажил хийдэггүй цорын ганц хүн байсан бөгөөд хаяа нэг баярын үеэр Target дэлгүүрт цагийн ажил хийдэг байсан ч хизээч доктор суршилтай ажил эрхэлж байгаагүй. Janet-ийн хувьд айлын баг, ганц охин гэдэг утгаараа ч юм уу ямар ч байсан ээжтэйгээ маш дотнойсон. Монголоос ялгаатай нь Америкт хүсвэл хүүхдүүд сургуульд явахгүйгээр гэрээсээ хичээллэж болдог гэдгийг та бүхэн мэдж байгаах. Яг энэ жишгээр Janet бол огт сургуульд явж байгаагүй буюу бүр бага ангиасаа эхлээд гэрээсээ хичээллэж эхэлсэн болохоор түүнд үеийн найз нөхөд бараг байгаагүй. Тиймээс Janet ээжтэйгээ л цагийг өнгөрүүлж дандаа хамт байж маш дотн өссөн. Janet-ийг ердөө 2хан настай байхад нь ээж Debra нь хөхний хорт хавдрын 4-р шатанда байгаа гэж онцлогдсон бөгөөд энэ нь гэр бүлийнхэнд нь асар том дарамт болсон. Зөвхөн эмчилгээний зардал, эмнэлгийн төлбөр, эсвэл сэтгэл зүйн дарамт гэх мэт зүйлсээс гадна Debra хорт хавдраар онцлогдсныхоо дараа гэр бүлийн амьдралдаа маш туйлширсан хачин өөрчлөлтүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Яг хорт хавдраар онцлогдсноос хэдэн жилийн дараа одоо хорт хавдраа ялаад идэгсэн ч байдал эсэргээр улам бүрд орсон юм бэлээ. За яагаад гэхээр Debra хит их юм одоо бараг хогт цуглуулдаг эмгэг гэж ярьдаг да юм хоордор болцсон юм бэлээ. Тэдний байшин нь тоглоом, хугацаанд дууссан нүүр будгийн хэрэгсэл, за ашигласан бэлэг боодог цаас гих мэдчлэн бүр ямар ч хэрэгцээгүй зүйлсээр дүүрчихсэн байсан. За зөвхөн гэрэн дүүрээ зогсоогүй гараашаа хүртэл дүүргээд юу машин оруулах бараг л хүнч орох аргагүй ийм зайгүй болтол нь дүүргэсэн байдаг байсан. Janet болон түүний ах нар нь тэр их хит овоосон хогноос болоод өөрсдийнхөө унтлагын өрөөндөө ч орж чаддаггүй байсан учраас арга буюу зочны өрөөндөө Costco-оос авсан гимнастикийн матрасыг дэвсээд унтдаг байсан. За тэгээд мэдээч үүгээр ч зогсохгүй маш их хог хуримтлагдсан байгаа болохоор байшинд наврах том хархнууд, хулганууд бол үүрлсэн байдаг. За иймээс Janet бол амьдралынхаа туршид гэрээсээ үргэлж ичдэг байсан бөгөөд тэдний гэр бүл нь Мормон шашинтнууд байсан бөгөөд Есүс Христийн хожмын үеийн гигантын сүмийн гишүүд байсан.
Хүүхдүүд ихэвчлэн шашны үйл ажиллагаанд оролцох дургүй байдаг ч гэсэн Дженнетийн хувьд эсэргээрээ буюу нэм гариг бүрийн 3 цагийн мөрөглийг бүртгэсэн ядан хоног тоолон хүлээдэг байсан байна. За учир нь ганцхан энэ өдөр л тэр хогоор дүүрсэн гэрээсээ гардаг цорын ганц боломж нь байсан. Ээж Дебра нь хорт хавдраар онцлогдсныхоо дараа сүмд улам их ойр ойрхон очдог болсон. За түүний сэтгэл хөдлөл нь маш тогтворгүй, ойлгомжгүй зан характертай байсан бөгөөд зарим хүмүүс түүнийг хоёр туйлд эмгэгтэй, эсвэл нарциссист зан чанартай, за магадгүй borderline эмгэгтэй байсан, эсвэл эдгээр хамгийн хүнд сэтгэл зүйн эмгээгүүд бүгдээрээ хосолсон хүн байсан байж мэднэ гэж ихэнх хүмүүс боддог. Гэр бүлийнхэн нь Дебрад байнга сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдахыг зөвлөдөг байсан ч Дебра хизээч сэтгэл засалчид хандаж эмчилгээ хийлгэж байгаагүй. Мөн тэрээр хүүхдүүдийнхэн аавд ямар ч шалтгаангүй байнга уралдаг байсан гэсэн. Хэрвээ аав Марк нь ердийнхоосоо буюу ирдэг цагаасаа жаахан л оройтоод ирчих юм бол Дебра нөхрөө өөрийг нь араар нь тавьж байна гэж хардна. За тэг бүр хутга барьж аваад нөхрөө сүрдүүлээд гэрээсээ хөөдөг байсан гэсэн. Гэтэ ийм зүйл тогтмол болдог байсан ч Дженнетийн аав нь дандаа төвчдөг байсан. Үүнээс гадна ээж Дебра нь өөрөө жүжигчин болохыг хүүхэд байхаас хүсдэг байсан ч гэсэн мөрөөдлөө хизээж биелүүлж чадаагүй болохоор өөрийг нь дэмждэггүй гэж эцэг эхээ үргэлж буруутгадаг байсан буюу өөрийгөө алдар нэр, эд хөрөнгө, оддын амьдралын хэв маягийг хүртэх ёстой хүн гэж байнга итгэдэг байсан. Гэвч яг бодит байдал дээр нэг муу байшинд хог новшин дунд сэтгэл ханамжгүй 4 хүүхэдтэйгээ эцэг эхтэйгээ амьдардаг байсан. Тиймээс Дженнетийг 6-аас хүрэхэд нь Дебра охиноо жүжигчин болгож, охиноороо дамжуулан өөрт нь хизээж олдоогүй тэр амьдралыг олж авах шийдвэр гаргасан. За гэвч Дженнетийн хувьд бол жүжигчин болох ямар ч хүсэлгүй байсан буюу энэ талаар хизээж ярьж байгаагүй, бүр бодож ч үзээгүй. Дженнет бол угаасаа хичимхий олон хүмүүсийн дунд байхаараа тухгүй болчихдог байсан ч гэсэн ээжигээ баярлуулахын тулд юу ч хийхэд бэлэн байсан. Ээж нь түүний хувьд дэлхий дээр хамгийн сайн найз нь байсан бөгөөд бүх зүйл нь байсан гэж хэлж болно. Дженнет жил бүр төрсөн өдрөөрөө дандаа нэг зүйл хүсдэг байсан гэсэн. Тэр нь юу вэ гэхээр ээж нь дараагийн төрсөн өдрөөр нь амьд байгаасай гэж хүсдэг байсан. Мөн тэрээр ээжийнхаа дэргэд буруу зүйл хэлчихвээ гэж үргэлж болгоомжлдог байсан. Яагаад тэгэхээр ээж Дебра нь ямар нэгэн жижигхэн зүйлч гэсэн өөрт нь таалагдахгүй өөрийнх нь хүснээр нь болохгүй байх юм бол бачимдаж уурлаж орилж хашгичж эхэлдэг байсан. Child actor гэж ярьдаг да те бага насны жүжигчид Америкт бол entertainment салбарт хэрвээ авьяастай байж чадах юм бол маш их мөнгө олох боломжтой. За тийм ч утгаараа Дебра охиноо зөвхөн өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх хэрэгсэл гэж харахаас илүүтэйгээр гэр бүлийнх нь орлогын их үүсвэр гэж харж эхэлсэн бөгөөд өөрөө охиныхоо менежер нь болсон. За энэ хэд бол Калифорни мужийн Garden Grove гэд хотод амьдардаг байсан бөгөөд энэхүү хот нь Холливуудаас машинаар ердөө цаг хагасын зайтай байдгийн байлээ. Тэгээ Дебра охиноо жүжигчин болохоор агентлгуудаар дагуулж явж эхэлсэн. Гэхдээ агентлгууд болохоор Дженнетийг өөрийг нь жүжиглэх ямар ч сонирхолгүй байгааг анзаарсан. Гэвч Дебра охиноо жүжигчин болохыг юунаас ч илүү хүсэж байсан учраас Дженнет ч мөн адил юунаас ч илүү жүжигчин болохыг хүсэж байгаа юм шиг дүр эсгэх шаардлагатай болсон. Ингээд удалгүй Дженнет олонний хэсэгт гардаг жүжигчнээр ажиллах гэрээ байгуулж чадсан бөгөөд анхны авсан ажил нь тухайн үед хамгийн алдартай байсан The X-Files цуврал байсан. За түүний бүтээсэн энэхүү анхны дүр нь бол титр дээр нэр нь гардаггүй буюу uncredited байсан болохоор яг аль ангид тоглосон нь бол тодорхойгүй байт юм байлээ. Гэхдээ ямар ч байсан кинонд ороод авсан сайн эхлэл болсон буюу Дженнет тогтмол олонний хэсэгт орох ийм дөрүүдийг бол авч эхэлсэн байдаг. За ингээд нэг их удалгүй их хямралын үеийн тухай өгүүлдэг Golden Dreams гэд киноны жижигхэн дүр зал тоглохоор сонгогдсон. Тухайн төслийн найруулагчид Дженнетийн нэг зүйл нь бол их таалагдсан гэсэн. Тэрний үе гэхээр Дженнет нэг тийм гунигтай бүр яг ингээд уйл гадаагаа юм шиг ер нь нэг тийм амар гунигтай царайг маш үнэмшилтэй гаргадаг гэсэн. Тэгээ тэр жүжиглэлт нь найруулагчид таалагдсан юм байлээ. Гэхдээ одоо ингээд бүх зүйлийг мэдсэний дараа эргээд сонсоход Дженнет тийм гунигтай царай гаргаж жүжиглээд байсан юм бол бараг биш. Бараг л өөрийнх нь жинхэнэ байгаа байдал нь байсан гэдгийг ихэнх хүмүүс сүүлд нь ойлгосон байдаг. За тэгээ энэхүү кинонд Дженнет бол ердөөсөө ганцхан секунд ороод гараад өнгөрсөн ч гэсэн энэ үеэс эхлэн олонний хэсэгт ордог жүжигчин биш, юм ярьдаг дүр, гол туслах дүрийг бүтээдэг, principal actor болж агсан. Өөрөөр хэлэх юм бол илүү том, илүү чанартай дүрүүд авах үүд хаалга нь энэхүү нэгцэн. За ээж Дебра ч мөн Дженнетийг илүү сайн дүрүүдэд тэнцвүүлэхийн тулд бэлтгэлийг нь улам бүр эрчимжүүлж эхэлсэн. За нэг удаа Дженнет бүжгийн хөдөлгөөн шаардсан шалгаруулалтан дээр хангалттай сайн ажиллаж чадаагүй учраас ээж нь түүнийг 7 хоногт бүр 14 бүжгийн дугууланд явуулж эхэлсэн байдаг.
2008 онд Janet Mad TV шоунд анхны гол дүрээ авч богино хошин үзүүлбэрт тоглосон байна. За тэр үзүүлбэрт болохоор жүжигчин Nancy Sullivan гэдэг хүн тухайн үеийн алдартай телевизийн хөтлөгч Kerry Lee Gifford гэдэг хүний дүрийг бол одоо бүтээсэн байдгийн байна. За өгүүлэмж нь болохоор Kerry хүүхдүүдээ одоо алдартай болохын тулд ток шоунд оролцуулж байгаа тухай гардаг бөгөөд Janet одоо энэ хүний охиныхон дүрийг бүтээсэн. Энэхүү үзүүлбэрийн хамгийн сонирхолтой нь бас өгөөдөлтэй болгож байгаа зүйл нь Katie гих дүр нь хүүхдүүдтэй юу хэлэх, яаж бие авч явахыг байнга зааж өгдөг ийм үйл явдалтай байсан буюу яг л Janet-ийн бодит амьдрал дээрх ээжийнх нь хийдэг зүйлтэй адилхан байсан. Say something. You're old. Good one, Cass. Энэ дүр тоглох хугацаанд Дебра охиноо эрч хүчтэй байлгахын тулд сахаргүй Red Bull-ыг бол байнга уулгадаг байсан гэсэн. За мэдээж ихэнх хүмүүсийн мэдж байгаачлан энерги ундаал хүүхдэд өгөхөд маш эрсдэлтэй тохиромжгүй зүйл байгаа. За тийм үүнээс гадна энэ салбарт байгаа жүжигчин хүүхдүүдийн дунд төдийлөн элбэг байдаггүй нэг зан чанар бол Janet-д байсан гэсэн. Тэрний юу вэ гэхээр Janet маш сайн заавар даахдаг. Бусад жүжигчид болон одоо насанд хүрсэн жүжигчидтэй хамтран ажиллах чадвар өндөртэй хүүхдээс учраас хүмүүсийн дуртай жүжигчдийн нэг болж эхэлсэн. Гэхдээ эдгээрээс гадна Janet-ийн хамгийн том нууц зэвсгүүдийн нэг нь тэрээр хүссэн үедээ шууд уйлж чаддаг чадвартай байсан мэлээ. Зураг авалтын үеэр уйлах шаардлага гарах юм бол Janet дотроо өөрийнхөө 3 ах нарынхаа аль нэгийг нь өгч гинэ гэж төсөөлөөд тэр доороо нулимсан шууд асгардаг байсан байна. Ийхүү салбарынхны хайр хүндэтгэлийг хүлээж авьяас чадвараараа үнэлэгдэх болсон нь түүний карьерийг нь бол улам өсгсөн. Тэрээр CSI, Malcolm in the Middle, The Law and Order гэдэг алдартай цувралуудад зочин дүр бүтээж Strong Medicine гэх эмнэлгийн драмын цувралд бүтээсэн зочин дүрээрээ Young Artist Awards нэр дэвшсэн байдаг. Бүр Sprint компани сурталчилгаанд хүртэл тоглосон байна. За тэгээ эдгээр ажил нь Janet-ийг болон түүний гэр бүлийг тогтмол орлоготой болгож өгсөн. За энэхүү олсон орлогоноос Janet өөртөө маш гоё том модон ор авсан бөгөөд ээжинч гэсэн өрөөнд нь байсан маш их хогийг баг зэрэг цэвэрлээд Janet анх удаа жинхэнэ орон дээр унтдаг болсон. Гэвч яг энэ үеэс эхлэн Janet-д OCD буюу албадмал үеийн эмгэг гэд орчуулад байдаг те. Ийм OCD-гийн шинж тэмдгүүд илэрч эхэлсэн. Janet-ийн хувьд 8 нас хүрэхдээ Mormon шашны ёсны дагуу албан ёсоор баптизм хүртсэн байдаг. За түүний ээжинч 8 настайдаа эмээнч муу адил 8 настайдаа баптизм хүртчихсэн. За яг тэр баптизмын өдөр Janet-ийн толгойд нэгэн дуу хоолой сонсогдож эхэлсэн гэж байгаа юм. Мормоны шашинд эцэг бурхан Есүс Христийн хамт 3 дахь бурханлаг оршихуй байдгаа гэж үздэг. За тэгээд тэр нөгөө бурханлаг оршихуй нь хүмүүсийг чиглүүлж тайвшруулдаг буюу Holy Ghost буюу одоо ариун сүнс гэдэг ийм ойлголт бол энэхүү Мормоны шашинд байдаг юм байна. За тэгээд энэхүү өөрт нь сонсогдоод байгаа дуу хоолойг Janet ойлгохдоо ариун сүнс гэж ойлгосон. Мөн тэрхүү ариун сүнс нь түүнд янз бүрийн давтагддаг зүйлүүдийг хийхийг тушаадаг болж эхэлсэн. Жишээлх юм бол хаалгаа заавал 5 удаа түүгжээж нээх, нүдээ дахин онилгох, хилээ нуглах гэх мэт зүйлийг хийх ёстой мэт санагддаг болж эхэлсэн юм бэлээ. Тэгээ удалгүй Janet эдгээр үйлдэлийг хийхгүй бол дараагийн сонгон шалгаруулалтанд одоо дөрүүдэд тэнцэхгүй, за бүр эдгээр үйлдэлийг хийхгүй бол ээж нь амьд үлдэхгүй гэж дотроо боддог болсон байгаа юм. Би ихэн та бүхэнд дурдчихсан да Janet жил бүр төрсөн өдрөөрөө ээжигээ хорт хавдраар нас барахгүй байгаасаа гэж хүсдэг байсан гэдээ ярьсан да. Тэгвэл жоохон хүүхэд хөөрхий тиймэрхүү хүсэл хүсэнгүүд за тэгээ ээж нь дараа жил нь өгөхгүй байнгут хүсэл нь биелдэг гэж бодож эхэлсэн. Мөн нөгөө хийгээд байгаа хаалга 5 удаа түүгчдэг, нүдэ дахин онилгодог ийм давтагдсан одоо шаардлагагүй үйлдэлүүдийг хийх юм бол ээж нь өгөхгүй гэж боддог. Ийм муухар бодлууд нь яг биелээд байгаа гэж итгэж эхэлсэн. Өөрөөр хэлэх юм бол ээжигээ амьд байлгахын тулд энэ бүхнийг үргэлжлүүлэн хийх ёстой гэсэн дүгнэлтэнд Janet хүрсэн байдгийн байна. Janet энэ өөрт нь сонсогддог дуу хоолойны талаар гэр бүлийнхэнтэйгээ хизээж ярьж байгаагүй ч өвөө нь бол түүнийг ийм сонин үйлдэлийг байнга давтаж хийгээд байгааг нь анзаарсан юм бэлээ. За тэгээд Дебрагаас Janet-ийг сэтгэл засалчид үзүүлэхийг бол шаардсан байдаг. Харин Дебра үүнийг нь огт тоогоогүй бөгөөд Janet-д ямар ч асуудал байхгүй. Janet бол төгс хүүхэд гэж зүтгэсэн байна. Мөн Janet-ийг жүжигчин болохыг эсэргүүцэж байсан цорын ганц хүн нь бол өвөө нь байсан гэсэн. За учир нь Janet-ийн жүжигчний карьер гэж харагдаад байгаа зүйл нь яг бодит
үнэндээ Дебрагийн мөрөөдлийг биелүүлэх, мөн гэр бүлийг нь санхүүгийн хувьд авч явах гэсэн оролдлого байсныг өвөө нь анзаарч байсан. Ер нь тэгээ яаж ч бодсон ээжигээ баярлуулахын тулд мөн гэр бүлийнхаа санхүүг тогтвортой байлгахын тулд өөрийгөө жүжиглэх ёстой, энэ бол миний хийх ёстой зүйл гэж бодох нь ердөө 8 настай хүүхдийн хувьд бол асар их дарамт байсан нь бол гарцаагүй. Гэхдээ хинч ээж Дебрагийнх нь бодлыг өөрчилж чадаагүй. Өөрөөр хэлбэл охиноо олны анхаарлын төвд байлгаж зурагтаар гаргахын амтыг нэгэнт мэдэрсэн Дебрад ухрах бодол огт төрөөгүй. Харин нөгөө талд Дженет ээжигээ баярлуулахын тулд өөрт нь өөрийнх нь өмнөөс нь сонгож өгсөн тэрхүү урлагийн тогоонд одоо дэндүү гүн орчихсон бөгөөд энэ бүхэн өөрийг нь бодит амьдрал дээр зовоож байсныг ч огт анзаараагүй байдаг. Уг нь бол Дженет үргэлж зохиолж болохыг хүсдэг байсан гэсэн. Гэхдээ ээж нь бол үнийг нь хизээч дэмждэггүй байсан бөгөөд Дженет анхны зохиолоо бичээд ээждээ үзүүлсэн чинь Дебра бараг уншиж үзэхгүй, чи жүжиглэхээс илүү зохиол бичихтэй дуртай болчихгүй гэж найдаж байна. Чи жүжиглэхдээ маш сайн шүү дээ гэж хэлээд зогсохгүй. Охиныхоо бичсэн тэрхүү одоо анхныхын зохиолыг The Parent Trap гэх кино эдэг штт Линдсей Лохны тоглосон тэр киноны хуулбар байна гэж үтсэн байдаг. За үүнээс болоод Дженет ээждээ өөрийнхөө бичсэн зохиолоо үзүүлсэндээ ичдэг болсон гэж дурдсан байдгийм байна. За тэгээд Дебра Дженетийг аль болох жоохон одоо наснасаа арай бүр залуухан харагдуулах тал дээр улаардаг байсан гэсэн. Яагаад гэхээр илүү жоохон хүүхэд шиг харагдах юм бол илүү удаан хүүхдийн дүрийг бүтээн. За тэгээд цаашлаа шалгаруулалтанд орох боломж нь илүү их болно гэж боддог байсан. За тийм болохоор Дженет шилжилтийн насанд хүрэхээсээ айдаг болж эхэлсэн. За Дженет бодохдоо би хэрвээ өсөж том болох юм бол ээж маань намайг хайрлахаа болно гэж боддог болсон гэж байгаа юм. Felt a lump in my breast that I thought was, oh, well, my mom had cancer, so I'm probably getting cancer. And she said, no, Nat, that's just boobies. And I said, well, can I stop boobies from happening? I don't want boobies. I don't want to grow up. And I knew that my mom really wanted me to stay young. Yeah. She really, really made that clear to me. She would sob and really clutch me intensely and say that I don't want my baby to grow up. And I knew me growing up would mean us separating, and I didn't want that to happen. So I asked if there was a way that I could stop the boobies from coming in, and she told me there's a thing called calorie restriction. Wow. And it became our sort of secret and our code, and something that, as disturbing as it is, really bonded us. Right. It was our thing. Yep. No one else got this thing. We got this thing. I can look at you from across the room and know you got me and I got you. Yeah. And we were just in the disease, in the sickness. But there was a connection that the sickness created that I, of course, couldn't see. Тиймээс Дебра охиноо калорийн хязгаарлалт гэж нэрлсэн хатуу хоолны дэглэмэнд оруулсан бөгөөд энэ нь яг үнэндээ охиноо өлсгөхийг арай гоёор нэрлсэн явдал байсан. Дженет ээжийнхээ хамт энэ хоолны дэглэмийг мөрдөж маргааш юу идэхээ хамтдаа төлөвлөж эзэн бүх зүйлээ маш нарийн хянж тэмдэглэдэг болсон. За Дебра бүр охиндоо жин хасах тухай хит хитэн ном хүртэл авч өгч байсан гэж байгаа юм. За удалгүй Дженет дандаа өдрийн хоолныхоо зөвхөн талыг нь л иддэг болсон. За тэгээ голдуу усаар миксердэж шингэлсэн ногоонууд жимсээр ходоод арга цаадаг болсон юм байлээ. Мөн Дженет оройн хоолн дээрээ салаатны навчан дээр нэг жижигхэн жоохон хям тавиад иддэг болсон. Мөн түүний дуртай амттан нь сахаргүй зайрмаг, алюминий нухаш, чихэргүй мөстэй цай болсон гэсэн. За ингээд эдгээр хооллолтоос үүдэлтэйгээр Дженет тураалтай болсон ч гэсэн ээж нь үүнийг нь саашааж байсан учраас Дженет өөрөө ч энэхүү тураалд орсон байдлаа сайн зүйл гэж ойлгож эхэлсэн. Ээжийнхэн хүссэн хоолыг идэж турж дэглэм барих Дженетийн хувьд ээжтэйгээ илүү дотн болох нэгэн хэлбэр байсан бол Дебрагийн хувьд охиноо илүү олон дүрд тэнцвүүлэх, илүү их мөнгө олох стратеги нь байсан. Дженет дээрх дэглэмийг бариад үр дүн гарч байгаа эсгийг шалгахын тулд өдөрт бүр 5 удаа жингээ үздэг болсон. За 6 сарын дотор түүний хувцсны хэмжээ нь өсөж яваа хүүхэд байтлаасаа 3 размераар бүр багасаад 61 паунд буюу ойролцоогоор 27.6 кг жинтэй болсон байгаа юм. Дженетийн насны буюу 10 орчим настай охины хувьд 27.6 кг байна гэдг нь маш аюултай. Эрүүл бус жин байсан ч гэсэн ээж нь бол сэтгэл нь ханахгүй, энэ жинд нь хангалуун биш байсан. За тэгээд охиноо хангалттай туранхаа болж чадаагүй байна гэж дандаа дургуутдаг байсан байгаа юм. За тэгээ нэг удаа Дженет эмчэд үзүүлээд жингээ үзүүлсэн чинь эмчнэр нь Дебрад охин чинь тураалтай байж магадгүй байна гэж ойлгуулахыг оролцсон ч гэсэн Дебра гайхсан дүр үзүүлээд би охиноо хэвийн хооллож байгаа гэж зүтгэсэн байдгийм байна. Гэтэл үнэндээ Дженетийг тураалд оруулсан хүн нь Дебра өөрөө байсан бөгөөд охин нь хитрхи их жин хайсан нь эргэн тойрныхонд нь хүртэл анзаарагдаж эхэлсэн. Тэр ч байтугай үүнээс болоод Дженет насанд хүрсэн хойноо дээр дурджсэнаар одоо хоолны дуршилгүй болох, эмгэгтэй болох эхэлэл нь ингэж тавигдсан байдаг.
2005 онд Janet анх удаага Nickelodeon-ы Zoey 101 гэж шоунд тоглож эхэлсэн. Энэхүү шоуны 2 дугаар улиралд Janet 6 дугаар ангита олон удаа улирсан бүдүүлэг тэрслүү охины дүрийг маш сайн бүтээж чадсан байна. За Janet-ийн тэр одоо насандаа баймгүй жүжиглэлт болон нэг тийм одоо юу гэдгийг би юу ч тоохгүй байна гэсэн, би юусэн ичихгүй байна гэсэн нэг тийм чөлөөтэй хандлага нь нөгөө амар хүн болох Nickelodeon-ы найруулагч Dan Schneider-т таалагдаж эхэлсэн. За тиймээс тун удалгүй Nickelodeon-ы шинээр эхлүүлэх гэж байсан өсвөр насны хүүхдүүд одоо веб цуврал хийдэг тухай өгүүлдэг iCarly шоуны Sam-ийн дүрд төгс цогцох одоо сонголт нь Janet болсон байдаг. Janet энэхүү шалгаруулалтыг амжилттай даваад Sam-ийн дүрийг бол авч чадсан. За энэ тухайн үед бол асар том амжилт болсон бөгөөд Janet анх удаага томоохон телевизийн сүлжээний гол дүрийн нэгээр сонгогдсон үйл явдал байсан. За энэхүү мэдээг сонсоод Janet болон түүний ээж нь хоёулаа баярлсандаа хашгирч байсан гэдэг. Janet бол энэхүү том амжилтыг түүний амьдралыг илүү тайван болгох байх, ээжийг нь илүү сэтгэл хангалуун болгох байх, за магадгүй амьдралынхаа шинэ эхлэл болно байхаа гэж бодож байсан. Гэвч бодит байдал дээр энэ нь түүний амьдралын хамгийн хүнд үеийн эхлэл болсон байдаг. За тиймээс бүгдээрээ одоо үргэлжлүүлээд iCarly цувралын үеэр юу болж байсан, Janet-д юу тохиолдсон гэдэг тухай ярьцгаая. За хамгийн ихэнд бол iCarly цувралын тухай товчхон ярих юм бол тус шоунд Janet гол дүрийн бүдүүлэг, жах эрэгтэйлэг төрхтэй охин болох Sam Packet-ийн дүрийг бол бүтээдэг. За энэхүү цувралын Sam-ийн дүр нь цувралын туршид бараг бүх хөгжилтэй хэсгийг ганцаараа авч явдаг, орсон үзэгдэл бүрээ өөрийн болгодог дүрээсэн. Гэхдээ Janet энэ дүрдээ дургүй байсан ч гэсэн үзэгчдийн хамгийн хайртай дүр нь Sam болсон. Үүнээс гадна шоун дээр Sam бүр амар их идэх дуртай ховдог охин шиг дандаа бүр өсөж үхэх гэж явж байгаа мэтэр гардаг. За тухайлах юм бол байнга л маш их кремтэй бялуу, янз бүрийн махан бүтээгдэхүүн хаанаас ч юм гаргаж ирээд иддэг үзэгдлүүд маш их гардаг. Гэтэл түрүүн бүгдээрээ ярьсан бодит амьдрал дээр Janet зураг авалтын ард бараг л юм иддэггүй байсан буюу түүний бүтээжсэн дүр нь өөрийг нь тохуурхаж байгаа мэт санагддаг байсан. Sam-ийн дүр шоун дээр ээжтэйгээ маш хэцүү, таарамжгүй харилцаатай гардаг буюу цувралын туршид одоо Sam-ийн хүүхэд нас нь тийм ч сайхан байгаагүй гэдэг тухай үе үед цухалдсан хэсгүүд бол гардаг. За тэгээ ээжийнх нь дүр гардаг ганцхан анги байдаг. За тэр ангид Sam ээжтэйгээ бүр амар хэрүүл хийдэг. Гэх мэтчлэн энэ цуврал Janet-ийн яг бодит амьдралыг нь харуулад байгаа юм шиг, эсвэл Sam-ийн дүрээр төлөөлүүлэн Janet-ийг тохуурхаад байгаа юм шиг байсан учраас Janet шоуга үнэхээр үзэн яддаг байсан. Гэхдээ цувралаас Janet-ийн хувьд ганцхан авах юм байсан. За тэрний юу вэ гэхээр энэ цуврал дээр Carly-гийн дүрийг бүтээсэн Miranda Cosgrove-тэй Janet нөхөрлөж эхэлсэн. Тэр хоёр зураг авалтын талбайд ч тэр гадуурч тэр маш сайн найзууд болж эхэлсэн. За гэтэл Debra охиноо Miranda-тай хит ойртож болохгүй. За яагаад тэгэхээр Miranda-г бурханд итгэдэггүй гэж дандаа охиндоо сануулдаг болсон. Гэвч Janet-ийн хувьд Miranda-г биширч үнэхээр гоё охин гэж харж найзалж эхэлсэн. За эхний улирлын сүүлийн зураг авалтын дараа тэр хоёр утасны дугаараас солилцоод өдөр бүр мессеж бичдэг болсон. Мөн чөлөөт цагаараа кино театрт уулзаад хамт кино үзээд амралтын өдрүүдээрээ Skype-аар байнга ярьдаг найзууд болсон байдаг. Гэтэл түүний ээж Debra нь охиноо хянах зангаал огт орхиогүй. Janet-ийг хаашааж явсан, хинтээж уулзсан, тэр үргэлж дандаа охинтойгоо хамт яваад бүгдийг нь ажигладаг байсан. Гэхдээ ингэж дагаж явхаас илүү бүр одоо Debra-гийн хийдэг хамгийн эвгүй байж болох зураасыг давсан нэг зүйл нь Janet-ийг ээж нь дандаа усанд оруулдаг байсан гэсэн. За тэрээр хорт хавдрын шинж тэмдэг байгаа эсгийг нь шалгаж байна гэсэн нэрийдлэр охиныхоо хөхийг нь бол дандаа барьж үздэг байсан. За тэр бүхэл эмзэг эрхтнийг нь хүртэл дандаа барьж үзэж шалгадаг байсан гэсэн. За тийм үүнээс ч эвгүй нэг зүйл байдаг нь Janet-ийн нэг ахыг буюу одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүүхдийг дандаа хамтд нь усанд оруулдаг байсан бөгөөд хоёуланд нь маш тухгүй санагддаг байсан. За тэрч бүхэл энэ байдал нь Janet-ийг бага байхаас нь эхлээд өсвөр нас хүртэл нь үргэлжилсэн байдаг. Хожим Janet өөрийнхөө амьдралыг бичсэн номондоо энэ үйл явдлыг бичих нь хамгийн хэцүү зүйл байсан гэж. Учир нь энэ бүхэн Janet-ийг өөрийнхөө гадаад дүр төрх, за өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй холбоотой олон асуудалд нь маш сүргээр нөлөөсөн гэсэн. Janet-ийн хувьд уул нь бол дахиж ингэмээргүй байна. Би ганцаараа усанд ормоор байна гэд ээжтэй хэлэх болгонд нь ээж Debra нь миний хүүхэд өсөж том болоод байна гэд уйлаад орилдог байсан гэсэн. Тиймээс Janet нөгөө л нэг ээжигээ бухимдуулахгүй, уурлуулахгүй байлгах гэж одоо хичээдэг тэр зангаасаа болоод буйлт хийхээс өөр аргагүй болдог буюу төрсөн ахтайгаа хамтдаа өсвөр нарсанд хүрсэн ч гэсэн усанд ордог хിവэрэл байсан. Үүгээр ч зогсохгүй Janet-ийг машин цуух бүрд нь одоо ээж нь дандаа доор нь судал өндөрлөгч буюу
одоо booster seat гэд байдаг шүү дээ. Ийм зүйл бол доор нь хийгээ суулгадаг байсан гэсэн. Гэтэл тухайн үед Janet аль хэдийн 16 настай болчихсон. Одоо Америкийн хувьд бол өөрөө машин жолоодох хэмжээний насанд хүрсэн байсан. Мөн Дебра охиныхоо өглөөнөөс орой хүртэл идэж байгаа бараг бүх зүйлийг хяндаг хിവэрэл байсан бөгөөд хэрв Janet ямар нэгэн зүйл идэхийг хүсэх юм бол заавал ээжээсээ зөвшөөрөл авах ёстой. Гэхдээ зөвшөөрөгддөг хоол хүнс бараг байхгүй. Janet 16-наас хүрэхдээ орой хоолндоо салаатны навч багахан хям иддэг хിവэрэл байсан. Гэхдээ iCarly эхэлснээс хойшоо 3 жилийн дараа Дебра хоолны тал дээр баг зэрэг жаахан сул болсон. Яасан бэ гэхээр Janet-д 2% тослогтой сүү болон honeycomb гэд одоо өглөөний цай идэхийг зөвшөөрдөг болсон юм билээ. Энэ нь болохоор өглөөний цай бараг иддэггүй байсантай нь харьцуулахад маш том дэвшил болсон. Мөн оройн хоол гэж нэрлэдэг байгаа тэр салаатны навч багахан хямны дараа 2 ширхэг жигнэмэг идэхийг нь зөвшөөрдөг болсон байна. Janet-ийг 16-наас хүрдэг жил буюу 2008 онд түүний амьдралд бол маш их үйл явдал тохиолдсон. За тэр жил Америкийн зохиолчдын эвлэл буюу Writers Guild of America гэд газар ажил хаялт зарлаад 12,000 гаруй телевиз, киноны зохиолчид тэгш ирэх, за шудрах цалин хөлсний төлөө ажил хаяад эсэргүүцэл гаргаж эхэлсэн. За тэгвэл энэ ажил хаялтанд өртсөн олон шоуны нэг нь бол iCarly байсан. Ийхүү түүний одоо гол тоглож байсан киноных нь үйлдвэрлэл нь зогссон учраас Janet-ийн баг нь карьерийг нь зогсоохгүйгээр үргэлжлүүлэхийн тулд хөгжмийн салбарт хүч үзхийг санал болгосон байдаг. За тухайн үед энэ нь түгээмэл үзэгдэл байсан. За жишээлх юм бол Hilary Duff, Miley Cyrus гээд одоо олон өсвөр насны жүжигчид яг ийм замаар явж эхэлсэн байсан. За Janet-ийн хувьд болохоор тухайн үедээ маш эрэлттэй байсан pop country урсгалыг сонгосон. За энэ үед бол ээж нас охиныгоо одоо зөндөө олон дууны cover-уудыг хийгээд YouTube дээр байршуулад студидийн анхаарлыг татахыг бол шаардж эхэлсэн. За удалгүй Capitol Records санал ирээд 2009 оны 3 сарын 10-нд Janet анхны сингл болох So Close гээд дуугаа гаргаад шинэ цомог дээр ажиллаж байгаагаа зарласан байдаг. Цомгийн ажлаа хийхээр Janet Nashville хотод 3 сар амьдрахаар болсон. За түүнчлэн 2010 онд анхны EP буюу мини цомог Not That Far Away гэдэг цомгоо гаргасан бөгөөд энэ нь Billboard-ийн Country Chart-д 32-т бичигдсэн байдаг. Өсвөр насны хүүхэд за тэгээ анхны бүтээл гэхэд тун боломжийн амжилтайсан. Мөн Janet маш сайн дуучин байсан бөгөөд эдгээр дуугаараа хоолойныхоо чадварыг харуулж чаддаг байсан. Хүчтэй хоолойтой, том студидтэй гэрээ байгуулсан, их төсөвтэй, чадварлаг, багтай, алдартай жүжигчин охины төсөл. За тэгээ ихэнх дууны үг, production яг Janet-д өөрт нь зориулаад бэлтгэгдсэн байсан ч мөн л яг анх жүжиглэж эхэлжсэнтэй адилхан Janet-д хөгжим хийх сонирхол бол байгаагүй. Бас л ээжигээ баярлуулах, мөнгө олох гэсэн дараагийн алхам байсан бөгөөд зорилгодоо ч хүрсэн. Жилийн дараа Janet Generation Love нэртэй анхны синглийг гаргаад студид нь уг дууг нь FM радиогоор түгээхийн тулд тус синглийн сурталчилгааны аялан тоглолтыг нь зохион байгуулсан. За энэ нь бол Janet-ийн хувьд маш хэцүү байсан гэсэн. За яагаад гэхээр аялан тоглолт эхлэхийн өмнөхөн ээж нь одоо хорт хавдар нь дахин сэтрсэнийг мэдсэн бөгөөд насан туршдаа төрсөн өдрөөрөө хүртэл ээжигээ битгий хорт хавдраар нас бараасаа гэж хүсдэг байсан охины хувьд ийм сэтгэл зүйтэйгээр олон хоног анх удаа ээжээсээ холдоод аялан тоглолтоор явах нь маш хүнд туссан. Өглөө нь эрт босон, шөнө орой хүртэл ажиллана. Америк даяар дандаа тойрч яваад олон мянган хашгирч байгаа өсвөр насныхны өмнө өөрийнхөө гэж боддоггүй, өөрөө ч бахархдаггүй, огт дуулахыг хүсээгүй дуунуудаа дуулж байсан. Бас тоглолт бүрийн дараа гарын үсэг зурж зураг авахлах үеэр хүмүүс түүнээс өмнө нь бүтээжсэн дөрүүдийнх нь гаргасан жүжиглэлтээс зохиолоос нь болоод дандаа чи хүүхдийн 20 ангиас гарсан юм уу? Эсвэл шарсан дахин идж байгаа юм шиг жүжиглээд үзүүлчих гих мэдчлэн тоглоом тохуу дандаа байсан. Эхэндээ Janet хөгжилтэй одоо мааз гэж хүлээж авдаг байсан ч урт хугацааны дараа олон дахин давтагдаад ирсний дараагаар ийм зөвлөлд одоо бараг л өөрийг нь доромжилж байгаа мэт яриануудад дуртай байгаа мэт дүр үзүүлэх нь үнэхээр хэцүү болж эхэлсэн. Гэхдээ энэ аялалд бас нэгэн сайн тал байсан нь Janet-ийн ээж нь бол хажууд нь дагаж аваагүй. Тиймээс Janet амьдралдаа анх удаага жинхэнэ утгаараа бие дааж эхэлсэн. Анх удаа өөрөө усанд орж чадсан. За ингээд сонсохоор бусад хүний хувьд энгийн зүйл мэт сонсогдож болох ч гэсэн Janet-ийн хувьд бол урд өмнө нь хизээж хийж үзээгүй зүйл нэсэн. Мөнөөс гадна хамгийн том өөрчлөлт нь хоол хүнс байсан. Түүнийг юу идэхийг хянах хүн хажууд нь байхгүй учраас Janet анх удаага юу хүсснээ хэр хэмжээгээр идэхээ өөрөө шийдэх эрх чөлөөтэй болсон. Өглөөний цайнаасаа эхлээд чихэртэй хоол, за өдөр нь бүүргэр шарсан төмөс гих мэтчлэн хамгийн жанг, хамгийн амар чихэртэй бүх зүйлийг Janet хүсснээрээ идэж эхэлсэн.
Өмнө нь тавагтай хоолныхоо талыг л иддэг байсан охин хоолоо бүтнээр нь идэж өөрийгөө барьж дийлэхгүй болсны үр дүнд тэр маш хурдан жин нэмж эхэлсэн. Уул нь бол Дженнетийн өмнө нь байсан бараг л тураалд орсон байсан тэр баг жинтэй харьцуулаад бодоод үзэх юм бол жин нэмж байгаа нь сайн хэрэгжчихсэн. Дженнет өөрөө бол айж эхэлсэн. Тэрээр жин нь нэмэгдэж байгааг хараад маш их сандарч ээж нь үүнийг нь яаж хүлээж авах болоо гэж айдаг болсон. Аялан тоглолт дуусч гэртээ ирэх үеэр нь Дженнет болон Дебра хоёулаа бие биенийхээ өөрчлөлтийг тэр дүр төрхийг нь хараад зочирдсон. За Дженнетийн хувьд бол саяны ярьсанчлаа нэлийн жин нэмсэн бол ээж Дебра нь эсэргээрээ химийн эмчилгээний улмаас турж ихээхэн жин хайчихсан байсан. Дебра бол охиноо ингэж жин нэмсэн байхыг нь хараад маш их цочирдож сэтгэл дундуур болсон. За мөн Дженнетийг өөрийгөө хянах чадваргүй болсон гэж буруутгаж хатуу зэмлсэн байдаг. За ингээд удалгүй Дебрагийн хорт авдар нь уламд амжирт эцэстээ тэрэгэн зэрт суудаг болсон. За өөрөөр хэлэх юм бол хорт авдартай хүн тэрэгэн зэрт суудаг болно гэдэг нь хугацаа маш бага үлдсэн гэдгийн тохио байдаг штэ тий. За тийм учраас энэ нь Дженнетэд сэтгэл зүйн хувьд асар том дарамт болж карьерт нь ч нөлөөлсөн. Дженнетийн хувьд болохоор ерөөсөө жолоо барьж сураагүй юм бэлээ. Тэг яагаад тэгэхээр ээж нь түүнд үнэмлэх авах гэж цаг заваа өрхийн оронд өгч байгаа дүүрийнхаа үгийг цээжлэхэд бүх анхаарлаа хандуулах ёстой гэж шаарддаг байсан. За тэг нөгөө л нэг охиноосоо салдаггүй зангаараа Дебра өөрөө ихэвчлэн зураг авалтын талбайд охиноо хүргэж өгдөг байсан байгаа юм. Тиймээс ийхүү ээж нь машин барих чадaltaгүй болсон учраас Дженнет студийнхаа ойрхон өөрийн гэсэн байр түрээслэхээр шийтсэн. За мөн энэ үед Дженнет санхүүгийн хувьд бол өөрөө байр хөслөх бүрэн боломжтой болсон байсан. Шинэ байр нь Garden Grove дахь төрж өссөн гэрээс нь ойролцоогоор 1 цагийн зайтай байсан гэсэн. Тийм болохоор Дженнетийг заримдаа зураг авалтгүй үед нь туслах нь төрсөн гэрт нь хүргэж өгдөг байсан юм лээ. Дженнет бол эхэндээ тусдаа гарсандаа маш их баяртай байсан ч нөгөө талаараа улам бүр сулдаж дороотож байгаа ээжээсээ холдож байгаадаа гимшдэг болсон. Гэхдээ Дженнет анхудаа хүссэн зүйлээ идэж өөрөө бие дааж усанд орж жинхэнэ насанд хүрсэн хүн шиг амьдрах боломжтой болсон. Даанч одоо худалч хүнд бараг л нүүж дуусаагүй байх гэр бүлийнх нь Дженнетийн гэрээр зочиулж заримдаа хоноод явдаг болсон. За Дженнетийн хувьд энэ нь юу гэсэн үг болохыг маш сайн ойлгож ирсэн бөгөөд ээж нь түүнтэй хамт амьдрахаар аажмаажмаар нүүж ирж байгаагийн эхлэл нь байсан. Дженнет амьдралынхаа туршид нэг ч удаа ээждээ үгүй гэж хэлж байгаагүй тэр зангаасаа болоод энэ удаач гэсэн татгалзаж зүрхлээгүй. Эхлээд ээж нь эдний гэрт нь ирээд 1 хоноод буцдаг байсан бол удалгүй 2, за заримдаа 3 хондог болсон. Тэгээд нэг удалгүй Дебра Дженнетийн түрээсэлсэн тэр байранд нь байнга амьдардаг болчихсон. Энэ үед бол Дебрагийн биеийн байдал улам бүр мууцарайсан. Дженнет ээжигээ алдах өдөр ойртож байгааг мэдэж байсан учраас сэтгэл зүйн хувьд тэрхүү хоосон зайгаа өөр хүнээр нөхөх хэрэгцээ түүнд гараад 2011 онд iCarly шоуны зохиолч Paul Glazer гэдэг хүнтэй болцож эхэлсэн. За Paul болохоор iCarly шоуны сүүлийн улирлууд дээр ажиллаж эхлэх үеэр энэ хоёр танилцаж байсан бөгөөд тухайн үед Дженнет 18 настай байсан бол Paul 32 настай байсан. За өөрөөр хэлэх юм бол өөрөөсөө бараг одоо 2 дахин ах хүнтэй үерхэж эхэлсэн учраас магадгүй бусдын шүүмжлэлээс эмээсэндээ харилцаагаа ээжээс ээж тэр олон нийтээс ч тэр нууцлсан байдаг. За тэгээ нэг удаа Дженнет ээжтэй би Мирандагийн очиж хононо гэж хэлээд Полтай хамтдаа Хавай руу аялсан байдаг. За тэгээ энэхүү аялал нь бол ихэндээ айгүй гоё өнгөрч исэн ч гэсэн папарацуудад бол баригдаад тэдний зураг захин орчинд маш хурдтай тархсан бөгөөд хүмүүс анх удаага тэдний харилцааны талаар мэдсэн. За ээж нь ч гэсэн анх удаага энэ харилцааныхын тухай мэдсэн. За тэгээ ээж нь энэ тухай мэдэнгүүтээ бараг галзуурах шахам уурлаад охиндоо нэгэн айхтар цагтлыг бичсэн байдаг. Загталт голдуу одоо Дженнетийг доромжилсан зүйлсийг бичсэн байдаг. За тухайлах юм бол түүний худалж завхаа муухай харагдаж байна гэж буруутгаад зогсохгүй ах нар нь хүртэл үзэн ядаж байгаа гэж бичсэн. За тэгснээ төгсгөлд нь бүр шинэ хөргөгч авах мөнгө явуулахыг шаардсан байдаг. Гэвч хамгийн харамсалтай нь Дженнет тухайн үед энэ загтлыг хүчирхийлэл сэтгэл зүйн дарамт гэж огт харж чадаагүй бөгөөд ээждээ бүрэн дүүрэн итгэж байсан учраас загтал дээр бичсэн зүйлсийг үнэн гэж бодоод өөрийгөө л үнэхээр буруу зүйл хийсэн ичгэвтер хүн болсон гэж чин сэтгэлээсээ итгэж исэн юм байлээ. За ингээд удалгүй Simon Cowell шоуны ажил эхэлсэн. За энэ хүү цуврал нь болохоор iCarly болон Victorious гээд цувралуудын хамтарсан үргэлжлэл буюу spin-off цуврал байсан бөгөөд гол дүрүүдэд нь Janet McCurdy болон Ariana Grande нар тоглосон байдаг. За өгүүлэмжийн хувьд болохоор iCarly-гийн Sam болон Victorious-ийн Kate хоёр Los Angeles хотод хамтдаа хүүхэд харах үйлчилгээтэй нэг тийм шинэ бизнес эхлүүлж байгаа тухай гардаг. За эхэндээ ердөө 20 ангийг төлөвлөж байсан ч шоу маш амжилттай
эхэлсэн учраас 6 сарын дараа дахин 20 ангийг бол нэмж гаргахаар болсон. Гэх мэтчлэн энэхүү шоу нь маш амжилттай болж исэн гэсэн нөгөө л нэг цуутай Dan Schneider-ийн продакшных нь бүтээлсэн. Мөн энэхүү цувралтай холбоотой олон жилийн турш нэг цуурхал яригдаж ирсэн нь юу вэ гэхээр Janet болон Ariana хоёр зураг авалтын талбай дээр хоорондоо таардаггүй байсан бөгөөд Janet Ariana-гийн амжилтанд алтаархдаг байсан учраас энэхүү шоуг гинэтгэн дууссан гэдэг цуу яриа таамаглал бол олон жил үргэлжилсэн. Тэгэхээр энэхүү цуу ярианд үнэн зөвлөж байсан. Гэхдээ худал зөвлөж бас байсан гэсэн. За тухайлах юм бол анхнаасаа төслийг Janet-д танилцуулахдаа зөвхөн өөрийнх нь тоглох Just Packet гэдэг нэртэй Sam Packet-ийг сургуулийн зөвлөх болсноор одоо ингэж харуулдаг. Ийм төлөвлөгөөтэй цуврал гэж ярьсан учраас Janet 2012 онд энэ төсөлтөд бол гэрээ байгуулсан юм байлээ. Гэтэл хамгийн эцсийн мөчөд Nickelodeon болохоор төлөвлөгөөгөө өөрчлөөд Ariana Grande-тэй хамтарсан шоу болгоцсон гэдэг юм байлээ. Janet болон Ariana хоёр зураг авалтын талбай дээр мэрэгжлийн хувьд одоо мэрэгжлийн харилцаатай, ажлын харилцаатай байсан ч гэсэн хувь хүнийхээ хувьд бол нэг их харилцаагүй байсан гэсэн. Мөн Janet Ariana татаархдаг байсан нь үнэн гэж ярьдгийм байлээ. За учир нь болохоор тэдний өссөн орчин нь тис өөр байсан. За Janet болохоор Калифорниагийн ядуу нөхцөл муутай орчинд өссөн бол Ariana Grande болохоор эсэргээрээ Флоридад одоо нэлийн чинэлэг тансаг дүүрэгт өссөн. За Ariana багаасаа үнэтэй брендийн хувцас өмсөж тансаг амралтаар аялдаг байсан бол Janet гэр бүлийнхаа санхүүд туслахын тулд багаасаа ажиллах шаардлагатай болсон. Үүн дээр нэмээд Sam Cat яг эхлэх тэр үеэр Ariana-гийн хөгжмийн одоо карьер нь огцом өсөж эхэлжсэн учраас тоглолт хийх, дуу бичүүлэх, ярилцлага өгөх, шин цомгоо сурталчлах гих зэрэг шалтгаанаар зураг авалтаас байнга чөлөө авч явдаг болсон. Харин Janet бол үргэлж зураг авалтандаа үлдээд шоуны үндсэн ачааг ганцаараа үрэх шаардлагатай болдог байсан. Жишээлх юм бол нэг удаа Ariana бүтэн 7 хоногоор зураг авалтанд оролцож чадахгүй болоод Ariana-д зориулаад одоо Ariana-гийн бүтээсэн Cat-ийн дүрийг хайрцагт түгжихт ч гэсэн ийм анги болгоод бүтэн нэг ангийн зохиолыг шинээр бичиж өгсөн байдаг. Өөрөөр хэлэх юм бол анхнаасаа Janet-д зориулж хийгдэх ёстой байсан цувралд гинэтхэн Ariana Grande орж ирээд тэгснэ бүр Ariana-д зориулаад шоугаа хүртэл өөрчилж өгсөн гэсэн үг. Janet бол үүнд их ууралсан. Яагаад гэхээр өмнө нь Nickelodeon-д одоо iCarly-д тоглож байх үеэр Janet-д хизээч юм уян хатан хандж байгаагүй. Зөвхөн iCarly-д тоглохын тулд өөр бусад одоо тухайн үед иржсэн гол дүрүүдээс татгалзахад хүрчээсэн гэдэг. Тиймээс Janet Ariana-д үзүүлж байсан энэ ялгаатай хандлагыг хараад бухимдлаа бол Ariana руу шилжүүлж ихэлсэн байдаг. За уул нь бол Janet өөрөө жүжигчин байхыг үзээ аддаг, мөн хөгжмийн карьераа илүү хөгжүүлэх боломж байсан ч гэсэн өөрөө сонирхоогүй ч гэсэн өөрт нь олдоогүй тэр одоо эрх чөлөө, уян хатан цагийн хуваар боломжууд нь Ariana-д олдоод байгааг хараад атаархах сэтгэлээсээ бол бүрэн салж чадаагүй гэдэг юм байлээ. За ингээд дуудлаггүй тун харамсалтай нэгэн зүйл тохиолдсон нь тухайн жилийн 9-р сард Debra Хортхавдрын улмаас таалал төгссөн. Хэвлэл мэдээллийнхаа энэ мэдээг яаж олж мэдсэн нь тодорхойгүйч ээжийг нь өөд болсон даруйд бараг шуудхан энэхүү мэдээлэл цацагдсан байдаг. Janet-ийн хувьд энэ үед буюу ээжигээ үхлийн ирмэг дээр байхад нь хүртэл ээжээрээ бахархуулахын тулд 89 паунд буюу ердөө 40 кг жинтэй болох гэж хичээж байсан гэдэг. Магадгүй Дебрагийн хувьд нас барах хүртлээр өөрийгөө маш сайн ээж байсан, охиндоо зөв хүмүүжил үлдээгээд буцаан гэж өөрийгөө бодож байсан байх. Гэвч бодит байдал дээр Дебра охиндоо үлдээсэн зүйл нь эсэргээрээ байсан буюу түүнийг нас барсны дараа охин нь өөрийгөө хянах чадвараа алдаж амьдрал нь аажмаар уруудаж эхэлсэн. Ээж нь нас барсан баргаал тэр өдрөөс эхлэн Janet хоёр том зүйлд нэгэн зэрэг донтож эхэлсэн. За нэг нь бол арх. За нөгөөдг нь болохоор булимия буюу одоо эцснийхаа дараа зориудаар бөөлждөг нэг төрлийн хооллолтын эмгэг байсан. Ээжигээ алдсан уу гашууга даван туулахын тулд Janet тэр өдөр том шилтэй виски аваад ууж эхэлсэн. Дараа найзуудтайгаа сушины ресторан ороод сохтуу үедээ нэлээд том порттой хоол захиалсан байдаг. За өмнө нь бол тэр ээжигээ гомдоохгүй гэж хоолны хэмжээгээ маш нарийн хяндаг байсан ч ээж нь байхгүй болсон учраас өөрийгөө барьж чадалгүй тэр их порттой хоолыг бараг хитгэн минутын дотор итцэн. За ингээд их эцснийхаа дараа түүнд маш буруу гим хийсэн юм шиг мэдрэмж төрөөд гэртээ очиод бүгдийг нь бүрэнгээ хүчээр бөөлжиж гаргасан буюу энэ мөчөөс эхлэн маш аюултай зуршилтай болсон байдаг.
Janet орой болгон их хэмжээний виски эсвэл дар суугаад их хоол хүчээр идээд дараа нь идсэн уусан бүх зүйлээ бөөлжиж гаргадаг болсон байдаг. За Janet багаасаа хоол идэх нь муу зүйл, за их идэх нь буруу зүйл гэж итгэж өссөн учраас одоо хинээс ч хизээч айхгүйгээр хүснээрээ идэж чаддаг болсон ч дотор нь төрөх тэр гим хийцэн юм шиг мэдрэмжээ давж чаддаггүй, эцэн хоолой ходоодондоо байлгахыг хүсдэг болсон. Яванда ингэж буюу өөрийнх нь хийлснээр цэвэрлэгээ хийх нь түүнд асуудлыг даван туулах арга болж хувирсан. За ажил дээр стресстэй өдөр өнгөрөх юм бол гэртээ ирээд бөөлжин, ээжигээ санаад гуниглах юм бол бас бөөлжин, найз залуугаасаа салах юм бол бөөлжин. Гэх мэтчлэн энэ байдал нь уламд амжирсаар тогтмол орой болгон 9-өөс 10 орчим хундаг архи удаг болсон, мөн өдөрт 5-аас 10 удаа бөөлждөг хэмжээнд хүрсэн байдаг. За энэ бүхэн Sam and Cat шоуны эхний улирлын сүүлийн хэсгийн зураг авалтын үеэр болж байсан бөгөөд камерын өмнө Janet одоо хэвийн харагдаж байсан ч гэсэн өдөр бүр ажилдаа дандаа шаардсан байдалтай ирдэг байсан. За тэгээд ажлаа дуусмагцаа дахин сохтох тухай боддог болсон. Гэхдээ энэ үед Janet-ийн амьдралд одоо найдвар төрүүлсэн нэг зүйл байсан. За тэр нь юу вэ гэхээр студийнхаа түүнд Sam and Cat шоуны нэг ангийг бие даагаад найруулах боломж өгнө гэж амласан байсан гэсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ нь түүний олон жилийн турш мөрөөдсөн мөрөөдөл нь байсан. Яагаад гэхээр бүр ихэнд дурджсэнчлэн Janet бүр хүүхэд байхасаа эхлээд жүжиглэхээс илүүтэйгээр зохиол бичих, найруулахыг хүсдэг байсан. Даанч удалгүй студийн нэгэн продюсер түүнд маш муу мэдээ дуулгасан. За шоуны багийн нэг хүн түүнийг найруулагч болгохыг хүсэхгүй байгаа бөгөөд хэрв Janet найруулах юм бол шоуг орхиж гарахад бэлэн байгаа гэж дамжуулж хэлсэн байдаг. За тэр хүн нь тус шоуны жүжигчин байсан уу? Эсвэл өөр нэгэн пост продакшн багийн гишүүн байсан уу гэдгийг Janet бол хизээч мэдэж чадаагүй. Гэхдээ олон хүн тэр хүнийг нь Ariana Grande байсан гэж таамагладаг юм бэлээ. За ингээд Janet-ийн найруулагч болох одоо хийж үзэх боломж нь цуслагдаж удалгүй Sam and Cat ердөө нэг улирлын дараа гинэд дууссан байдаг. Үүний дараа хэвлэлүүд энэхүү шоуг яагаад үргэлжлэегүй талаар янз бүрийн цуурхлыг бол тарааж эхэлсэн. Зарим нь болохоор Janet Ariana хоёр муудалцсан гэж бичсэн байсан бол зарим нэг нь Ariana илүү их цалин авдаг гэсэн учраас Janet атаархсан гэж бичдэг болсон. Гэх мэтчлэн ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгслэр Janet-ийг л буруутай мэд харагдуулахыг хичээж байснаар зогсохгүй. Janet-ийн хуучин найз залуудаа илгээж байсан бикинитэй зургууд нь интернетэд бол ил цацагдсан. Мөн Sam and Cat шоу нь Kids Choice Awards 2014-ийн шилдэг шоуны шагналыг авахд Janet арга хэмжээнд оролцоогүй нь хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн. Гэхдээ эдгээр ихэнх нь бодит үнэнтэй нийцдэггүй байсан бөгөөд одоо өмнө нь хэлсэнчлэн Janet болон Ariana хоёр ажлын байран дээр мэрэгжлийн төвшөнд ажилдаг байсан бөгөөд хоёулаа яг ижил хэмжээтэй цалин авчаасан гэдэг. За Janet-ийн өөрийнх нь хэлснээр шоу дууссан гол шалтгаануудын нэг нь продюсеруудын нэг нь бэлгийн дарамтын хэрэгт холбогдсон шүүхэд дуудагдсан явдал байсан. Мөн шоу дууссан шалтгаан нь тухайн үед Dan Schneider-ыг тойрсон асуудлуудтай ч холбоотой байх магадлал өндөр байсан. Тухайлбал Sam and Cat-ийн сүүлийн хідэн зураг авалтын үеэр ажилтнуудтай сэтгэл зүйн хувьд зохисгүй харьцдаг байсан гэх шалтгаанаар Dan Schneider-ыг зураг авалтын талбайд оруулахыг нь хориглосон байна. За Dan Schneider шоунд дээр үргэлжлүүлэн дуустал нь ажилласан ч гэсэн ганцаараа тусдаа өрөөнд сууж агаад бүх зүйлийг үйл явдлыг дэлгэцээр хянах ёстой болсон. Janet болохоор өөрийнхөө бичсэн номондоо Dan Schneider-ийн нэрийг шууд одоо Dan Schneider гэж дуудаагүй, харин тойроогаар The Creator буюу бүтээгч гэж нэрлсэн байдаг. За ер нь бол хууль эрх зүйн асуудлаас зайлсхийхийн тулд ингэж нэрлсэн нь ойлгомжтой буюу тэрээр номондоо бүтээгч хүүхдүүдийг зураг авалтын үеэр бикини өмсөхийг шаарддаг байсан, маш түрэмгий аашилдаг байсан, мөн өөрийг нь хүсээгүй байхад нь түүнд иллэг хийдэг байсан тухай Janet номондоо бичсэн байдаг. Мөн Janet амьдралдаа анх удаага согтууруулах умдаа ууснаа ч гэсэн Dan Schneider-тай холбоотой байсан гэж дурссан байдаг. За Janet бол бичгтээ бүтээгч нэг удаа кофенд нь спирт хийж уухыг одоо шахаж шаардаж байсан гэж бичсэн байт юм лээ. Түүнчлэн Janet-д нөгөө өөрт нь зориулсан шин шоу болон нэг анги найруулах боломж амласан хүн нь мөн л нөгөөх бүтээгч буюу Dan Schneider байсан. За харамсалтай нь энэ хоёр амлалт нь хоёулаа биелээгүй. Мөн Sam and Cat цуврал дуусны дараа бүрт сонирхолтой нэг зүйл болсон. За тэрний юу вэ гэхээр Janet-ийг бүтээгчийн талаар буюу Dan Schneider-ийн тухай олон нийтэд ярихгүй байх юм бол $300,000 буюу амийг нь таглах мөнгө санал болгосон. Гэвч Janet энэ мөнгнөөс бол татгалцсан. За 2011 үү эсвэл 2013 оны үе юу гэдгийг нь сайн мэдэхгүй байна. За Janet бол нэгэн одоо Vine видеог бол нийтлжсэн. За одоогийнхоор бол TikTok шиг ийм бичлэг оруулдаг платформ байсан. За тэрийг нь бүгдээрээ хамтдаа үзцгээе. Hey, Dan Schneider. I know you're watching my Vine. Do you like my Vine? Vine. Look what you've done to me.
Тухайн үед хүмүүс энэхүү бичлэгийг Janet-ийн ээлжид хачин үйлдэл анхаарал татах гэсэн оролдлого л гэж харсан. За зарим нь бүр Janet-ийг галзуурч эхэлжээ гэж ярьж эхэлсэн. Гэвч өнөөдөр эргээд харахад олон хүн энэхүү бичлэгийг Janet-ийн бусдад өгөхийг оролцсон анхааруулга, тусламж хүссэн дохио байсан байж магадгүй гэж үздэг болсон. За ямар ч тач Simon Cat бол дууссан энэхүү Nickelodeon дах Janet-ийн амьдралын нэгэн том үе бол төгсгөлдөө хүрсэн байдаг. Гэтэ энэ үеэс Janet-ийн өмнө шинэ ажил, шинэ амьдрал, өнгөрсөн амьдралаас өвлцсөн асар олон шархтайгаа нүүр тулах дараагийн үе нь эхлэх гэж байсан. За одоо бүгдээр үргэлжлүүлээд ярих хэсэг дээр Janet-ийн амьдралын хамгийн чухал эргэлтийн зэг, за магадгүй хамгийн хүнд хэцүү байсан ч гэсэн өөрийгөө олсон тэр чухал үеийнхэн тухай ярих гэж байна. За Janet бол ингээд Nickelodeon-аас бүр мөсөн ингээд өрх тусгаарласныхаа дараагаар Netflix-ийн Between гэдэг шоунд тоглохоор болсон. За энэхүү шоун дээр юу гардаг вэ гэхээр 21-ээс дээш насны бүх хүмүүсийг устгацсан нэг тийм үл ойлгох тууз нууц өвчин гарсны дараагаар өөрсдийгөө хамгаалж амьд үлдэх гэж хичээж байгаа бүлэг залуучуудын тухай өгүүлдэг ийм шоу байгаа. За энэ үед бол Janet анх удаага илүү чухал сериосны дүрд тоглох болсондоо маш их баяртай байсан. За тухайн үед бол Netflix Originals буюу Netflix-ийн өөрийн бүтээлүүд нь маш сайн нэр хүндтэй болж исэн үе байгаа. За тиймээс цувралын гол дүрийг авна гэдэг нь түүний амьдралыг өөрчилсөн хэрэг болно. Дахиж хүүхдийн цувралд тоглохгүй жинхэнэ цувралд орчихлоо гэж Janet бол маш их сайшааж олзуурхаж хүлээж авч байсан. Гэхдээ Janet ажлын эхний өдөр л шоуны талаар таагүй мэдрэмжийг бол авсан. Яасан бэ гэхээр кино зохиол нь бол үнэхээр утгагүй, уялдаа холбоогүй байснаас гадна Between шоуг үнэндээ Netflix бол өөрсдөө үйлдвэрлээгүй болохыг Janet мэдсэн байгаа юм. Канадын City TV-гийн бүтээсэн цуврал болж таарсан. Тэгээ Netflix болохоор зүгээр л дистрибьютор буюу түгээгч дамжуулагчаар нь ажиллаж байсан. Ингээд энэхүү шоунд цацагдсныхаа дараагаар бол тааруухан болон дундаж үнэлгээ авсан бөгөөд нэгэн шүүмжлэгч бол энэхүү цувралыг бичихтэй жүжиглэлт муутай дэлхийн сүрсний дараах тэр сүрлийн дараах хэвшмэл ойлголтуудыг давтан харуулсан бүтээл болсон. За Netflix-ийн бусад өндөр чанартай бүтээлүүдийн хаанаач хүрэхгүй байна гэж шүүмжилсэн байгаамаа. Гэвч уг шоуны шүтэн бишрэгчид нь хангалттай сайн хүлээж авсан учраас 2 дугаар улирлыг нь бол хийхээр болсон. За тэр үед бол Janet тус цувралд хамтран тоглосон Jesse Carrier гэдэг залуутай болцож эхэлсэн бөгөөд энэ нь Janet-ийн хувьд анх удаага жинхэнэ хайр дурлалыг боддоор нь мэдэрсэн тохиолдол байсан гэж ярьдаг юм байлээ. Тухайлх нь бол Janet-ийн өмнөх бүх харилцаа нь хуурамч, хүчилсэн, эсвэл ямар нэгэн хэрэгцээнд тулгуурласан мэт санагддаг байсан гэсэн. За жишээ нь гэх юм бол дээр дурдчихсан нөгөө Paul гэд зохиолчтой үүсгэсэн харилцаа нь ээж нь ухаж ах үед амьдралд нь хин нэгэн хэрэгтэй байсан учраас үерхсэн байдаг бол үүний дараагаар 2013 онд NBA-ийн тоглогч Andre Drummond гэдэг хүнтэй үүсгэсэн харилцаа нь зүгээр л олон нийтэд харуулах зорилготой жүжиг байсан гэдэг. Харин Jesse-тэй үүсгэсэн энэхүү харилцаа нь өөрөөсөн аль алинд нь дутагдaltaй талууд байсан ч гэсэн нэг нэгнээ хүлээн зөвшөөрч хамтдаа жаргалтай байж чадчихсан. Гэхдээ тэдний харилцааны нарийн ширийн зүйл нь бол тухайн үедээ олон нийтэд тийм ч ил тод байгаагүй. Janet болохоор номондоо Between шоуны үеэр Steven гэх залуутай болцожсэн гэд бичсэн байдаг. Гэхдээ хүмүүс цаг хугацааных нь хувьд тулгаад хайгаад үзэх юм бол тэрхүү Steven гэх хүн нь Jesse Carrier бол мөн зүгээр нэрийг нь өөрчилсөн гэж хүмүүс боддгийм байна. За мөн Janet номондоо тэр Steven гэдэг хүнийг бол шизофрен өвчнөөр шаналж байсан бөгөөд бүр нэг хэсэг өөрийгөө Иесус Христийн хойд дүр гэж чин сэтгэлээсээ итгэдэг байсан гэж бичсэн байдаг. Тэрхүү Steven гэх хүн нь Janet-ийг хүнд хэцүү үед нь маш их дэмждэг байсан. За яагаад тэгэхээр Janet булимия буюу нөгөө эдсэн хоолой хүчээр бөөлжиж гаргадаг хിവэрэл байгаад байсан. Энэ үед бол Janet өглөө огт юм иддэггүй. Тэгээ өдрийн хоолнд бол салат энэ идэнгүүтээ оройн хоолндоо болохоор бүр амар хүнд хоолнуудыг их хэмжээгээр нь хүчээр идээд тэгээд тэр эцсэн юмнуудаа нэг доор бүгдийг нь бөөлжөд гаргадаг байснаасаа болоод бүр шүднүүд нь хүртэл унсан гэж байгаа юм. Janet-ийн хувьд энэхүү өөрийнх нь гаргаж байгаа үйлдэл нь эрүүл бус гэдгийг ухамсарлаад ямар нэгэн зүйл хийх ёстойгоо ойлгоод тэр тухайн үед үерхжсэн залуугийнхаа ятгалгаар сэтгэл засалчид хандаж чадсан. Дондолт болон хорт зуршлын үндсэн суурийг ойлгох хамгийн энгийн арга барил нь тухайн асуудлын гол шалтгааныг ирж хайх буюу ихэвчлэн ихэнх хүмүүсийн хувьд бага наснаас нь эхлэх явдал бол байдаг. За тэр ч утгаараа Janet сэтгэл засалчтайгаа ээжийнхээ тухай болон түүний хийсэн бүх зүйлийн талаар ярьсан. Гэхдээ хамгийн анх сэтгэл зүйчтэй ярьж эхлэхдээ Janet ээжигээ маш эргээр ярьдаг байсан гэсэн. Ээж нь түүнийг жүжигчин болгосон, илүү сайн дөрүүд авахт нь туслахын тулд хоолны дэглэм зааж өгсөн гэх мэтчлэн Janet-ийн хувьд ээж нь түүнд илүү сайн сайхан амьдралыг бэлгэлсэн гэж тийм өнцгөөс л ээжигээ ярьдаг байсан гэсэн.
Гэвч сэтгэл засалч нь Janet-д ээж нь түүнд сайн сайхан амьдрал өгсөн юм бол биш, эсэргээр тураалд оруулсан ээжийнх нь гаргаж байсан үйлдэлүүд бол бүгдээрээ хүчирхийлэл байсан гэдгийг Janet-д баг багаар ойлгуулахыг хичээсэн. Janet-ийн хувьд энэ үеэс эхлэн бүх зүйл тодорхой болж эхэлжсэн ч гэсэн тэрээр өөрөө огт хүлээн зөвшөөрч чадахгүй л байгаад байсан. Гэхдээ явандаа өөрийнх нь хооллолтын эмгэг, харилцааны асуудлууд, ичиж явдаг карьер нэгэд бүх асуудлуудын жинхэнэ үндэс суурь нь ээж нь байсан байна гэдэг бодит үнэнг бол аажмаар ухаарсан бөгөөд ээж нь энэ бүх зүйлийг Janet-ийн төлөө биш, харин өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх хэрэгсэл болгож охиноо мөнгөний төлөө мүлжиж байсныг Janet эцэст нь ухаарсан. Амьдралынхаа туршид Janet өөрийнхөө амьдралдаа хүссэн зүйлээ хийж, бусдад өөртөө харилцах хязгаарыг тогтоохыг хүсснийхаа төлөө үргэлж гим хийчихсэн юм шиг мэдрэмж авчирсан болохоор ээжийнхэн ийм бодит үнэн шууд хүлээн зөвшөөрөх нь Janet-д тийм ч амар байгаагүй. За энэ бодит байдлыг хэлснийхэн төлөө сэтгэл засалчаа хүртэл нэг удаа ажлаас нь халж байсан гэсэн. Мөн тэр үед бүрч сэтгэл санааг нь давхард ордуулсан нэг зүйл болсон. За тэрний юу гэхээр түүний аав Mark нь болохоор төрсөн аав нь биш, мөн Janet-ийн ах нарын ч гэсэн хинийхэн ч төрсөн аав биш болохыг нь мэдсэн. За ээж Debra нь болохоор яг үнэндээ нөхрөөсөө гадна хөгжимчин Andy Martin-тэй нууц амаргийн харилцаатай байсан юм бэлээ. За түүний төрсөн эцэг Andy Martin гэдэг хүн нь болохоор 350 гаруй кинонд оролцож байсан. Одоо хөгжимчин байсан бөгөөд Monsters Inc болон La La Land гэд кинонуудад хүртэл оролцож соло хөгжим тоглож байсан гэсэн. Janet-ийг өсгсөн аав буюу Mark нь энэ асуудлыг мэддэг байсан ч ээжийг нь нас барсны дараа Janet-д бодит үнэнгийг хэлсэн байдаг. Мэдээж Janet бол энэ мэдээг сонсоод маш их гайхсан. Ээжийнх нь хувьд олон жилийн турш сүсэг бишрэлтэй, бүр мормон шашинтай сүмийн гишүүн байсан. За дээрэс нь ихэнд ярьжсэнчлэн одоо өөрөө нөхрөө дандаа хардаж бөө асуудал хэрүүл маргаан үүсгдэг байсан мөртлөөсөө өөрөө ийм үйлдэл хийснийг нь сонсоод Janet-д гэр бүл нь тэр чигтээ худал хуурмаг дээр тогтож байсан мэт санагдаж эхэлсэн. Ийхүү Janet эцэст нь ээжийнхээ сул талыг, бараан талыг нь олж харж эхэлсэн. За Janet бол төрсөн эцэг Andy-гийнхаа нэгэн концертын дээр очоод түүнтэй бичлэн уулзсан. За эцэг нь болохоор Janet-ийг шууд таниад бүх нөхцөл байдлыг тайлбарлаж өгсөн байдаг. За Andy бол охиндоо хэлэхдээ Janet болон түүний ах нарын талаар үргэлж мэддэг байсан ч гэсэн ээж Debra нь бол хүүхдүүдийнхаа төрсөн эцгийг хүүхдүүдийнхаа хажууд байлгахыг хүсдэггүй байсан гэж хэлсэн. Мөн ээж аав хоёр нь хүүхэд асран хамгаалах эрхийн төлөө шүүхтэлцэж байсан бөгөөд Debra Andy-г өөрт нь бие махбодын хүчирхийлэл үзүүлдэг байсан гэж одоо шүүхтэр худлаа ярьж зүтгэсний эцэст асран хамгаалах бүтэн эрхийг нь Debra ганцаараа авч чадсан байдаг юм байна. Гэх мэтчлэн ээж нь үнэндээ хэн байсныг эцэст нь хүлээн зөвшөөрч эхэлсэн Janet Twin Show-ны 3 дугаар улирал гарахгүйг мэдээд жүжигчний карьераасаа түр завсарлага авч олонний анхаарлаас холдож өөртөө анхаарал хандуулахаар шийдсэн. Janet өөрийнхөө хоолны эмгэг дээр ажиллахын тулд шинэ сэтгэл засалчийг авсан. За өнгөрсөн үетэйгээ бодит үнэнтэйгээ эцэст нь нэг юм нүүр тулснаар эрүүлжих замдаа орсон байдаг. Тэгээ 21 насныхаа төрсөн өдрөөрөө жингээ хогийн сав руу хаяад эрүүл бус одоо жингийнхаа араас улаардаг улаарлаа зогсоосон. Шууд бөөлчгөө болчоогүй ч гэсэн давтамж нь бол багасаад энэхүү одоо эмгэгээ өөрийнхөө хяналтандаа авч эхэлсэн. За өөрийн дуртай бүх хоолоо калори бүрийг нь тоолж стресстгүйгээр эсвэл ээж минь зөвшөөрөхгүй болов уу гэж санаа зовхгүйгээр идэж хамгийн гол нь идэж байгаа хоолноосоо таашаал авч идэж эхэлсэн. Удалгүй iCarly Show-ны шинжилсэн хувилбар буюу reboot хийгдэхэд Janet оролцоогүй. Reboot-нд оролцвол сайн мөнгө олох боломжтой гэж Miranda Janet-ийг ятгсан ч гэсэн Janet бол сонирхоогүй. Janet-ийн хувьд iCarly бол өөрийнхоороо хөгжих, жинхэнэ бага насаа өнгөрөх ёстой байсан цаг үеийн байтал эсэргээрээ бага насыг нь золиослсон үе учраас огт оролцохыг iCarly-гийн тухай бодохыг ч хүсээгүй. Хичнээн их мөнгө амлсан ч гэсэн Janet-д үнэндээ мөнгөний хэрэгцээ бол байгаагүй. За тэрээр өмнө нь тоглож байсан дөрүүдээс маш их мөнгө олсон зөвхөн iCarly-гийн ганц ангиас л гэхэд $50,000 авдаг байснаас гадна бусад жижиг дөрүүд болон ажлуудаас олсон мөнгө нь түүнд одоо амьдрахад хангалттай байсан. Miranda Janet хоёр тухайн үед хүртэл маш сайн найзууд хэвээрээ байсан. За Miranda бол Janet-ийн хамгийн хэцүү үед нь буюу ээж нь нас барахад мөн булимиа өвчтөөгөө тэмцэж байхад нь хамтдаа байсан төдийгүй түрүүнд дурдсан төрсөн аавтайгаа уулзгаар очихт нь хүртэл хамт явж байсан гэсэн. iCarly-гийн шинжилсэн хувилбарт оролцоогүйгээс кино урлагаас бүрэн холтохт нь хүмүүс Janet-ийг зүгээр л нэг замаасаа гарсан галзуурсан child star гэж дүгнжсэн. За ер нь бол түүний замнал нь Hollywood-ийн сонгодог түүх байсан. Тухайлах юм бол хүүхэд байхаасаа ямар нэгэн хүүхдүүд жүжиглэхийг хүснэ, дараа нь алдартай болно, баян хүүхэд болно, өсөж том болно. Тэгэнгүүтээ ажил хийх шаардлагагүй болсон учраас хар тамхи архинд донтоод замаасаа гардаг.
гэдэг шиг маш олон child star-уудын сонгодог түүхийн бодит нэгэн жишээ нь Janet-ийнх байсан. Janet Cameron Ardын хүнд хэцүү үеийг туулж байсан нь үнэн боловч бодит байдал дээр хүмүүс түүнийг яагаад ийм байдалд орсныг жинхэнэ үннийг нь олон нийт бол төдийлөн сайн ойлгодоггүй байсан. Janet Wall Street Journal сонинд Nickelodeon-ы тэнд өнгөрүүлсэн цаг хугацааныхаа тухай эссе бичиж байхдаа аль хэдийн зохиол бичих бодит туршлага бол хуримтлуулсан байсан гэсэн. За ингээд энэ хүү эссег бичсэний дараа түүний менежер нь Janet-ийн авьяас чадварыг олж хараад ном бичгийг нь урамшуулснаар тэрээр 6 жилийн хугацаанд I'm glad my mom died буюу ээж минь нас барсанд би баяртай байна хэмээх дурсамж номоо бичсэн. Анхандаа энэ бүтээл нь нэг хүний жүжигийн зохиол байхаар төлөвлөгдөж байсан. За Janet бол өөрийнхөө дүр тоглоод аялан тоглолтын товыг хүртэл гаргачихсан байсан ч гэсэн ковидос болоод цуцлагдчихсан учраас тэрээр энэхүү зохиолоо ном болгон өөрчилж 2022 онд аль биесээр хэвлүүлсэн байдаг. За энэхүү дурсамж номондоо тэрээр өөрийнхөө аимшигтай бага нас ээж нь түүнийг хэрхэн дарамтлагдаг байсан, жүжиглэх урлагийг яаж үзэн яддаг байсан. За тэгээ хоолны эмгэгүүд гээд бүх зүйлээ ил тод нуулгүй дэлгэсэн байдаг. За ном худалдаанд гарсны эхний 24 цагийн дотор Amazon, Target, Barnes and Noble дээрх бүх цаасан хувилбарууд нь бүрэн зарагдаж дууссан. Зөвхөн эхний 7 хоногт л гэхэд 200,000% хэвлэмэл ном нь зарагдсан бөгөөд сонсдог ном болон захим хувилбарын борлуулалтыг оруулаагүй байхад л 200,000% зарагдсан байгаа юм. Ингээд ном нь асар том амжилтанд хүрээд шүүмжлэгчид ч тэр маш өндрөөр үнэлж байсан бөгөөд ганц ч сөрөг шүүмжлэл харагдаагүй. За тэр жилдээ тэрээр Goodreads Choice Awards-ийн шилдэг дурсамж ном буюу Best Memoir шагналыг хүртсэн. Мөн номоо сурталчлахын тулд Janet маш олон ярилцлага подкастуудад оролцсон бөгөөд урд өмнөхөөс хавьгүй эр үйл аз жаргалтай харагдаж байсан. За эдгээр ярилцлагууд нь Janet-ийг жинхэнэ утгаар нь таньж мэдэх боломжийг хүмүүст олгосон бөгөөд дэлхийн ертөнц эцэст нь түүний түүхийг үннээр нь хараад Janet-ийг алдар нэр мөнгөнд хүлчүүрч явж байгаа, галзуурч явж байгаа child star биш харин аимшигтай салбарт өөрийгөө хянаж дарамтлагдаг байсан ээжийнхэн золиос болсон гэдгийг нь дэлхийн нийт мэдэж авцгаасан. Хэдийгээр номын нэр нь ийм зочирдон бөгөөд ээжийнх нь хийсэн бүх аимшигт зүйлсийг өгүүлсэн ч гэсэн Janet эцэст нь бол ээжигээ хизээж үзэн ядаагүй гэсэн. Түүний ээж Deborah өөрт нь сэтгцийн тулгамдсан асуудлууд илт ажиглагддаг байсан бөгөөд тэрээр үүндээ хизээж зохиох эмчилгээг хийлгээгүй. За үүний үр дүнд гэр бүл нь ялангуяа Janet-ийг маш их шаналхад хүргэсэн байдаг. Яг нь эвгүй сонсогдох ч гэсэн ээж нь яг тухайн цаг үед нас барсан нь Janet-ийн хувьд бол амьдралд нь тохиолдсон хамгийн эерэг, хамгийн сайн зөв зүйл нь байсан. Хэрвээ ээж нь өнөөдрийг хүртэл амьд байсан бол Janet магадгүй одоо хүртэл жүжигчнэрээ ажиллаж, хоолны аимшигт эмгэгээрээ шаналж, архинд донцсон хിവэрээ өдөр бүр ээжийнхаа дарамтанд боомлогдож байх байсан байх. Харин одоо тэрээр яг л үргэлж мөрөөдөж байсан шигээ зохиолч болсон. За түүний ном нь New York Times-ийн шилдэг борлуулалттай номын жагсаалтыг 47 хоногийн турш тасралтгүй тэрг үйлж тэрээр одоо жинхэнэ зохиолч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөж байсан. Гэвч нөгөө талаас нь бодоод үзэхэд түүний зохиолчийн карьер амжилтанд хүрсэн нь жүжигчний карьертай нь салшгүй холбоотой. Хэрвээ тэрээр Nickelodeon-ы алдартай хүүхдийн шоуны гол дүрд тоглоогүй, олон танигдаагүй зүгээр ингийн нэгэн эмэгтэй байсан бол түүний ном нь яг одоогийн шиг ийм том амжилтанд хүрч чадах байсан уу? Өөрийн хүчээр зохиолж болох боломжтой байсан уу гэдг нь эргэлзээтэй. Тэгэхээр альва зүйлс угаасаа ямар нэгэн учир шалтгаантай л тохиолддог юм шиг надад санагдаж байлаа. Бидний хүүхэд байхасаа харж, үзэж, сонсож байсан жүжигчид, дуучид за магадгүй би энэ хүүхэд чиг байсан ч болоосаа гэж боддог байсан олонний танил хүмүүс цаанаа бидний төсөөлж чадахгүй хүнд зүйлийг туулж байсан нь сүүлийн үед маш ихээр дэлгэгдэх болсон байна. Та бүхэн дараагийн дугаар дээр ямар сэдвийг сонсомоор байгаагаа доор комментээр бичиж үлдээгээрэй. За тийм өнөөдрийн дугаар та бүхэнд маань таалагдсан бол миний With Namunder гээд энэ суваг дээр лайк дараарай, мөн subscribe дарж хонхоосаахаа битгий мартаарай. Мөн энэхүү дугаарыг та бүхэнд хүргэхэд дэмжиж ажилласан Woo-гийн хамт олондоо баярлалаа. Харанхуугаас сонсогдох 2 дуу миний цувралыг та бүхэн 7 хоног бүрийн пүрэв гарагт Woo стриминг үйлчилгээнээс хүлээн авч үзээрэй. Бүгд